Улаанбаатар төмөр замын орхон туул өртөөний хамт олонд болон орхон туул өртөөнд ажиллаад амжилт байгаа Ахмад төмөр замчтай энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Миний би одоо Улаанбаатар төмөр замд 30 жил ажиллаад 2018 оноос эхлээд зам тээврийн хөгжлийн яамд томилгоогоор ажиллаж байна. Тэгээд энэ хугацаанд бас төмөр замчтайгаа банк холбоотой ажилладаг. Өнөөдрийг би 2 жилийн өмнө зам тээврийн хөгжлийн яамд томилогдоод ирсэн боловч би өнөөдрийг хүртэл одоо өөрийгөө төмөр замчин хүн гэж боддог. Өөрийнхөө өнөөдрийг хүрсэн энэ амьдралыг төмөр замгүйгээр төсөөлөх надад огтхон ч өөр арга байхгүй. Тийм учраас өнөөдрийг хүртэл төмөр замын хүн төмөр замчин хүн гэж боддгоо. Тэгээд энэ удаагийн орон нутгийн сонгуульд манай төмөр замын зангилаадад төмөр замчид олноороо орон нутгийн иргэдийн хурал дэвшиж байгаа юм байна. Тэрний нэг нь орхон туул сумаас Сэлэнг аймгийн иргэдийн хурал болон орхон туул сумын иргэдийн хуралд манай ганц өөр дэвшиж сурчлагынхаа ажлыг хийж яваа. Энэ цагийг давхцаж байна да. Тэгээ ганц өөр маань өмнө бас сумын иргэдийн хуралд сонгогдож олонныхоо итгэлийг хүлээж явсан юм залуу. Тэгээ би төмөр замд байхдаа замын даргын үйлчлэгээр явхад урд замд Баян зөвлөгийн уурын зуух, за хойд замд орхон туулын уурын зуух хоёрыг үлгэр жишээ болгож хүмүүст ярих дуртай. Ягаад тэгэхээр ялангуяа манай ганц уурын ажиллаж байгаа орхон туулын уурын зууханд яваад очиход уурын зууханд очиж байгаа бас зочид буудал конторт очиж байгаа юм шиг тийм цэвэр цэмцгэр сайхан байдгийг. Тэнд аргагүй одоо нэг ажил хий гэсэн ийм хүсэлтэй хүмүүс ажилдгийн. Тэрийг манай ганц уур удирдах ажилдаг орон сууцны 1-р ангийн харьяа ийм байгууллага да. Тэгээ олон жил маань хүн тэнд ажиллаа. Ажлын үр дүн сайн байгааг би бас сонсож хаяа утсаар ярьж баяр хүргэдэг. Надтай ч гэсэн ярьж зөвлөгөө авдаг, ажлынхаа ямыг танилцуулдаг. Тэрэнд нь би сэтгэл өндөр явдаг юм аа. Тэгээ эртэд би энэ фэйсбુક дээр манай ганц уурын одоо өөрийнх нь дэвшүүлсэн ураа байна лээ. Ажил хий гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтгаан олддог гэж. Тэгээ манай ганц уур бол ажил хийхийн тулд арга олдгол ийм хүн юм байна. Тэгээ ийм улсууд, ийм залуучууд аймгийн сумын иргэдийн хуралд олноороо дэвшиж сонгогдвол орон нутгийн хөгжилд хэдийн хэмжээгээр өөрчлөгдөнө гэж би дотроо одоо бас бодож орхон туул зангилааныхаа төмөр замчтад ганц өөрийнхөө энэ удаа дэмцэн шиг дэмжээрэй гэж уриалахыг хүсэж байна. Ер нь бол 2020 оны улсын их хурлд Монголын ард түмэн Монгол ардын намд итгэл үзүүлэхдээ хийж ирж байгаа шудраг ёсны төлөө энэ тэмцлийг үргэлжлүүлээсэ бүтээн байгуулалтынхаа ажлуудыг цааш нь бас үргэлжлүүлж үр дүнгийн ард түмэн амсчихсан гэсэн ийм хүсэлд орол Монгол ардын намыг сонгосон. Тэгээ Монгол улсын одоо орон нутгийн засаг захиргааг удирдах энэ удаагийн сонгуульд мөн адил орон нутагт Монгол ардын намыг дэмжээсэй билээ гэж би ингэж бас дахин хүсэж байна. Ингэж байж төрийн бүх шатанд нэгдсэн нэг удирдлагатай, нэг зорилготой нэгдмэл нэг үлсийн төлөө зүтгэх баг бүрдхийн. Тэрийг одоо манай намынхан одоо багаар нь дэмжээрэй гэж уриалаад байгаа юм. Цаад утга нь ердөө энэ бүх төмөр замчдаа одоо уриалж хэлэхэд нэгдүгээрт нь залуучуудаа амжилт хүсье, энэ сонгуульд амжилт байгаасаа хоёрдугаар төмөр замынхан маань гэр бүлийнхэнтэйгээ нийлж, орон нутгийнхантайгаа нийлж төмөр замчдаа дэлхүү дэмжээрэй. Эний үр дүнд хэн хожгүй төмөр замчид, төмөр замын тосгон хөгжиж, улмаар орон нутгаас гарах шийдвэрүүдэд төмөр замчид нөлөөлж төмөр зам одоо бас хөгжих юм аа гэдгийг одоо та бүхэндээ хэлье. Тэгээд 2020 оны 10 сарын 16-ны өглөө Ялтын ухаатай уулзахын өрөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Бүх төмөр замчдаа ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.